Өнөөдөр миний ярих сэдэв болохоор хатах төхөөрөмж. Агуулга нь хатах төхөөрөмжийн үндсэн ойлголт, хатах төхөөрөмжийн төрлүүд, хатах төхөөрөмжийн ажиллах зарчим, хатах төхөөрөмжийн хэрэглээ, даав болон сул талыг судлах болно. За, хатах төхөөрөмж гэж юу вэ? Хатах төхөөрөмж гэдэг нь материал, бүтээгдэхүүн доторх чигийг багасгах, хувираа болгох зорилттой тоног төхөөрөмж байна. Энэ бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртсгах, чанарыг сайжруулах, микробын өсөлтийг багасгах зорилготой. За, хатах үеийн үндсэн ойлголт. Хатах гэдэг нь болохоор материал дотор агуулгадах чигийг ууршуулж багасгах процессыг эргүүлдэг. За, үндсэн зарчим нь болохоор дулаан дамжуулалт. Дулаан дамжуулалт гэдэг нь болохоор материал дулаан өгснөөр чийг ууршин гадаргуур шилжих гэлнэ. За, массын шилжилт. Массын шилжилт нь чийг гадаргуур шилжиж агаараар зохиондол холлохыг гэлнэ. За, халаалтын хурдан, температур, агаарын урсгал, чийгшил, материалын бүтцээс бол хамаардаг. За, хатах үеийн анхаарах зүйлс нь болохоор бүтээгдэхүүний чанар, бүтэц алдагдахгүй байдал, тэгээд дулаан хитэх байвал боловсрсон бүтээгдэхүүн гэмтэх, дулаан бага байвал хатаалтын хугацаа бол уртдаг. За, хатах төхөөрөмжийн төрлүүд ба ажиллах зарчим. За, агаарын хатаагч. Агаарын хатаагч нь болохоор халуун эсвэл хүйтэй агаараар бүтээгдэхүүнд дулаан өгч чигийг гадаргуур шилжүүлэн ууршуулдаг. За, энэ хатаагч нь болохоор жимс ногоо, хувцас их мэд зүйлийг л хатаадаг. Тэгээд энгийн бүтэцтэй ашиглахад хэлбэр хатах хугацаанд болохоор юм харьцангуй урт байдаг. За, 100 хатаагч нь өндөр дулаан ашиглан материалд шууд дулаан дамжуулж чигийг ууршуулдаг. За, үр тариа болон барилгын материал хурдан хатаахад тохиромжтой зүйлсийг ер нь хатаадаг. Тэгээд дулаан хитэх байвал бүтээгдэхүүн гэмтдэг. За, вакуум хатаагч. Вакуум хатаагч нь болохоор бага даралттай орчинд чигийг бага температурт ууршуулдаг. Энэ хатаагч нь ийм лабораторийн дээж хадгалдаг. Тэгээд дулаанд мэдрэмтгий бүтээгдэхүүн ер нь л тохиромжтой байдаг. За, шүршиж хатаагч. Шүршиж хатаагч нь болохоор шингэнийг нарийн тусал болгон шүршиж халуун агаарт ууршуулан нутаг хэлбэрт оруулсан хатаадаг. За, энэ болохоор сүү, кофе, хүнсний нутаг зэргийг ер нь бол хурдан хатаадаг. Тэгээд үйлдвэрлэлийн үр ашиг ер нь бол айгүй өндөр байдаг. За, хөлдөөж хатаагч. Хөлдөөж хатаагч нь болохоор эхлээд бүтээгдэхүүнийг хөлдөөж дараа нь вакуумд сублимацийн аргаар чигийг зайлуулдаг. За, энэ болохоор биотехнологи ийм өндөр чанартай хүнс, шим тэжээл тэгээд бүтэц сайн хадгалагддаг. Тэгээд өндөр өртөгтэй байдаг. За, хатах төхөөрөмжийн хэрэглээ. За, нэгт нь болохоор хүнсний үйлдвэрлэл. За, хатах төхөөрөмжийн хүнсний салбарт өргөн хэрэглэгддэг. За, жимс, ногоо, мах, сүү, загас зэрэг бүтээгдэхүүнийг хатааснаар доторх чийг багасч муудах явц удаашрдаг. Ингэснээр бүтээгдэхүүний хадгалах хугацаад уртасч тээвэрлэхэд хэлбэр болдог. Мөн бичил биетний өсөлт багаснаар хүнсний аюулгүй байдал сайжирдаг. Сүү, кофе зэрэг шингэн бүтээгдэхүүнийг шүршиж хатаагчаар нутаг хэлбэрт оруулан үйлдвэрлэдэг. За, хоёрт нь болохоор эм эмнэлэг болон лаборатори. Эмийн үйлдвэрлэлд хатах төхөөрөмж маш чухал үүрэгтэй байдаг. Эмийн түүхийд ургамлын хаанд идэвхт байцуудыг вакуум болон хөлдөж хатах аргаар хатаадаг. Эдгээр аргууд нь дулаанд мэдрэмтгий байцын идэвхийг хадгалах даваа талтай, мөн лабораторид биологийн дээж урвалжийг удаан хугацаанд хадгалахын тулд хатах төхөөрөмжийг бол ашигладаг. За, гуравт нь болохоор биотехнологийн салбар. Биотехнологид эс, бичил биет, уураг, фермент зэрэг биологийн бүтээгдэхүүний ер нь хатах шаардлага гардаг. За, хөлдөөж хатах технологи нь эдгээр бүтээгдэхүүний бүтэц, шим тэжээл, биологийн идэвхийг хамгийн сайн хадгалдаг тул өргөн хэрэглэгддэг. Ингэснээр бүтээгдэхүүнийг урт хугацаанд хадгалах, тээвэрлэх боломж бүрддэг. За, дөрөвт нь болохоор хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн салбарт үр тариа, тэжээл, өвсийг хатаахад хатах төхөөрөмж ашигладаг. За, чийгтэй үр тарианд хурдан муудах, мөөгөн зүр үсэх эрсдэлтэй байдаг тул хатааснаар чанар сайжирч хадгалтын хугацаанд л уртдаг. За, мөн малын тэжээлийг хатааснаар шим тэжээлийг хадгалах боломжтой болдог. За, давт нь болохоор үйлдвэрлэл, барилгын салбараа.
За үйлдвэрлэл болон барилгын салбарт мод, цемент, шавар, булаг зэрэг материалыг хатаахад ашигладаг. Модыг хатааснаар хэлбэр алдагдах хагарахт эрсдэл багасдаг. Барилгын материалын хувьд үйлдвэрлэлийн явцыг хурдлуулах, чанарыг жигд байлгах зорилгоор хатаах төхөөрөмж хэрэглэдэг. За 6-т нь болохоор ахуй хэрэглээ. Ахуйд хэрэглэдэг хатаах төхөөрөмжүүд хувцас хатаагч, ус хатаагч, жимс ногоо хатаагч зэрэг ордог. За эдгээр нь өдөр тутмын амьдралыг хэлбэрчилж цаг өмнөх давуу талтай. За гэрээ нөхцөлд хүнс хатаах нь эрүүл удаа хадгалагдах, бүтээтгүн бэлтгэх боломжтой байна. За хатаах төхөөрөмжийн давуу тал. За нэгт нь болохоор бүтээгдэхүүний хадгалах хугацааг мэдэгдэхүйс сурталчилна. Чийг нь бичил биетний өсөлтийн гол нөхцөл болдог. Тэгээд хатаах төхөөрөмжөөр чийг багасгаснаар бактери, мөөгөн цөр ялзрал үүсгэх явц удаашрч бүтээгдэхүүнийг удаан хугацаанд муудахгүй хадгалах боломж бүрддэг. Энэ ялангуяа хүнс, эмийн салбарт чухал ач холбогдолтой байдаг. За хоёрт нь болохоор чанар, бүтэц, шим тэжээлийг хадгална. За зөв төрлийн хатаах төхөөрөмж, тохирсон температур, хугацааг сонгуул бүтээгдэхүүний амт, үнэр, өнгө, бүтэц болон шим тэжээлийн алдагдал багасдаг. За ялангуяа вакуум болон хөлдөөж хатаах аргууд нь дулаанд мэдрэмтгий бодисын чанарыг хамгийн сайн хадгалдаг байна. За 3-т нь болохоор аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ. Чийг багаснаар хүнсэнд нян урчих орчин багасч хорлоо муудах эрсдэл буурна. Эмийн үйлдвэрлэлт ч муу айдал идэвхт байцын доктортой байлс эжирч хэрэглэгчийн аюулгүй байдал хангагддаг. За 4-т нь болохоор тээвэрлэлт хадгалалтын зардлыг бууруулна. Хатаасны дараа бүтээгдэхүүний жин эзлэгэн багасдаг. Ингэснээр тээвэрлэх, агуулгад хадгалах зардал буурч экспорт худалдаанд илүү ашигтай болдог. За 5-т нь болохоор үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Орчин үеийн хатаах төхөөрөмжүүд автомат удирдлагатай тул богино хугацаанд их хэмжээний бүтээгдэхүүн боловсруулж чаддаг. Энэ нь үйлдвэрлэлийн хурд, доктортой чанарыг нэмэгдүүлдэг. За 6-т нь болохоор олон салбарт хэрэглэх боломжтой. Хатаах төхөөрөмжийг хүнс, эм, биотехнологи, хөдөө аж ахуй, барилга, ахуй зэрэг маш олон салбарт ашигладаг нь түүний универсал чанарыг нь харуулдаг байна. За хатаах төхөөрөмжийн сул тал. За нэгт нь болохоор эрчим хүчний хэрэглээ өндөр. Ихэнх хатаах төхөөрөмж нь дулаан болон цахилгаан эрчим хүч ихээр цуцуулдаг. Ялангуяа өндөр температуртай болон хөлдөөж хатаах төхөөрөмжүүд нь ашиглалтын зардал өндөртэй байдаг. За 2-т нь болохоор анхны хөрөнгө оруулалт их. Вакуум болон хөлдөөж хатаах төхөөрөмж нь өндөр технологи шаарддаг тул худалдаа авах үн өндөр, жижиг үйлдвэр өрхөд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байж болзошгүй. За 3-т нь болохоор буруу тохируулбал бүтээгдэхүүн гэмт эрсдэлтэй. Температур, хугацаа, агаарын уртцлыг буруу тохируулбал бүтээгдэхүүн хит их хатах, шатах, өнгө алдах, шим тэжээл устдах эрсдэлтэй. Иймээс мэргэжлийн хяналт шаардлагатай. За 4-т нь болохоор зарим аргын хугацаа урт. Агаарын болон байгалийн хатаах аргууд нь удаан хугацаа шаарддаг тул үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулах талтай байдаг. За техникийн засвар үйлчилгээ шаарддаг. За хатаах төхөөрөмж нь тогтмол цэвэрлэгээ, засвар хяналт шаарддаг. За тэгээд засвар үйлчилгээний дутмаг бол эвдрэл гарах ажиллагаа доголдох магадлалтай. За 6-т нь болохоор бүтээгдэхүүний зарим шин чанар өөрчлөгдөх боломжтой. Зарим тохиолдолд хатааснаар бүтээгдэхүүний анхны хэлбэр өнгө амт баг зэрэг өөрчлөгдөж болзошгүй байдаг. За ингээд үнэлт нь болохоор хатаах төхөөрөмж нь материал, бүтээгдэхүүн дэх чигийг бууруулах замаар хадгалах хугацааг уртасгах, чанар бол аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй технологи юм аа. Хүнс, эм, биотехнологи, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл болон ахуй салбарт хатаах төхөөрөмжийг өргөн хэрэглэж байгаа. Тэгээд хатаах процесс нь болохоор дулаан дамжуулалт болон массын шилжилтэд суурилж температур, хугацаа, агаарын урсгал зэрэг хүчин зүйлээс хийх хамаардаг. Иймээс бүтээгдэхүүний онцлог тохирсон хатаах төхөөрөмжийг зөв сонгоно. Чанарын алдагдал сэргийлэх үндэс нь хөдөлгөлдөг. За агаарын зуухан, вакуум, шүшиж болон хөлдөөж хатаах төхөөрөмжүүд нь тус бүр өөрийн давуу болон сул талтай бөгөөд хэрэглэх салбар бүтээгдэхүүний шин чанараас хамааран сонгогддог. Орчин үеийн хатаах технологи нь эрчим хүч хэмнэх, автоматжуулах, бүтээгдэхүүний чанарыг илүү сайн хадгалах чиглэлд хөгжиж байгаа. За ийм хатаах төхөөрөмжийг зөв ашиглаж тохирсон технологиг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэж бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал бүрэн гаргаж